Ууцсангүй шууд хүрээд ирлээ. Үй та хоёр хоолоо идэх гэж байсан юм уу? Сайн болж бүр өлсөд байсан. Алин өгөн хурдээд. Уучлаарай. Надад юу ч хэлээгүй. Зүгээр чиний садаргад миний хэл гэсэн үг. Шичи танах ямар гоё юм бэ? Тухтай юм яач? Хөөе. Дөнгөж салсан даав штэ. Игчээ яагаад бодлогоо гарч байгаа юм бэ? Одоо бид нар ийм л байдаг штэ. Папа дахин махтуга. Энэ одоо юу гэж том нохоо вэ? Маш. Ноо. Игчээ бид хоёрын тэжээдэг нохоо. Ноо гэдэг. Угсаа ойлгоно. Миний амийг аварч байсан. Хүү хацдаг. Тэгсэн ч гэсэн амар юм аа. Хурдан дараатна цааш нь аваачиж. Ой. Ноо. Яагаад дараа? Чи хамж юмстай. Хөөе, шичи. Хардаа. Моахын чинь хувцснаар боор орогдчихсан. Бид хоёр яараа да. Танаа лэдэн ахтаа чинь ойролцоо бийтэй юм байна. Хэдийн юм өмсүүлж гэж болно үсттэй. Тэгж болохгүй штэ. Сүртэй гэдэг нь. Энэ бол яасан? Маргааш хамт дэлгүүр ороод аваад өгье. Шичигийн мөнгийг зөндөө их өрүүлчихлээ. Ямар их юм аваад өгчихөө вэ? Энд хэлгээ шинжилгээний хараа барлаа. Болглоо. Үргээхаа хэрэг гарсан гинэ. Таны бие зүгээр байна. Сайн амарч гал зүгээр гэж байна. Болж байна шүү. Би яг үзүүлээ. Зөндөө өнтэй хувцсарлаа хуулаад ястаа гоё юм аа. Сүртэй юм биш. Би интернетээс хайж үзсэн. Энэ найз залуугийнх нь өмсөж байгаа хувцас хэдэн 10,000-аар үнэлэгдсэн. Харсан биз дээ. Өнөөдрийн авсан юмуд ердөө 8-9 мянга. Сайн ярихын сонсоогүй юу? Таны би зүгээр байна гэд хараас ирт байгаа үстэй. Чи бид хоёрыг яв гэж байхгүй юу? Шалтгаан гаргаад хоёуланг нь яв гэсэн санаа шүү дээ. Явахгүй шүү. Энийг харъя да. Хөх яасан юм бэ? Өнгөө энийг хараач. Ямар дэвжин хувцснууд вэ? Бас энэ цүнхтүүд бүгдийг авъя хоёулаа. Энэ цүнхтүүд охинд аваачж өгье шүү. Орд нагад цүрхэн хоёртай гадуур баахан явсан чинь бүр ядарчихжээ. Хөшөрсөн юм шиг санагдаад байна. Энийг турхаад өгье. Кэс мэдээ над шүү. Ихч яагаад хаалга тогтдгүй юм бэ? Садан зүрлэж юу их яс ярддаг юм бэ дээ. Шичи. Чиний наад хөшрөлтэй эсрэг алдарт улаан багц гоё юм аа. Өдөр их тусмал арьс чинь толигод байх нь гэрэлтэй бэл. Хэд надад бэлгэлсэн. Эсрэгтэй эсрэг үйлчлэгээтэй галагины найрлаганд хөшрөлтийг удаашруулдаг. Надад нэг бэлгэвчгэлтэй харахаар үйл чинь бас хэрэглэг. За. Энийг эднэ. Али та нар юу даа юм? Хэн хожхол? Яадаг үлээ энийг хараач. Үе. Ашгүй чи та хоёр хүрээд ирв. Эдгээр хүргээ авахын чинь Шанхай найзууд ясархах хэрэггүй зүгээр л ах гэхэд болно. Өрөөний хаалга яагаад амархан байгаа? Энэ сайхан байрыг би эднэрт үзүүлдэг юм байгаа үсттэй. Нона яасан? Нона хаана? Гараад явсан байлгүй дээ. Энд хүмүүс ичгээ завгүй байхад би тэр араадаг хараад яах вэ? Өрхөө гарч хай. Яаж ингэж чадаж байна? Араатан штэ байгальдаа очил бараг дээр биз. Тэгэхгүй яадгийг. Гэртээ араатан тэжээгүүд тэр чигтээ ням бактери шүү дээ. Боолчтой дагуулад ирсэн байна. Гар гэж байна. Яв. Чи энэ ёс таныг Ургуу үржиглээ. тийштэй. Нэг муу араатнаас болж хүргээ ахыхаа найзуудынхын байдалд оруулаад бид одоо энэ араатнаас дор болж гинөө. Чи энэ хотод ирээд мөнгөтэй болсон чинь хөдөөний биднийг үзэж чадахгүй байна уу чи? Гарал угсаага мартаа юу? Юу гэж мартах вэ? Багтаа хавтанаад очиж хоол эзнэ. Би маш сайн санаж байна. Сав бараад нэг хэм авс авцсан чинь та нар бүр оролдож яриад миний сафыг онгосон. Тэгээд намайг хүмүүжлгүй гэж загнасан. Өтөн өдөржингөө. Жижиг асуудал ямар удаа санаж явсан. Хувь хичээсэн хүн юм да. Харин тий. Үгүй энэ ч одоо яаж байгаа чинь энэ вэ? Хэд хоног би шийжиг удсанд хараагүй юм шиг үнэхээр их тавьчлаа. Одоо харин шийжиг уурлуулж байгаа бол би дахиж тэс чадахгүй. Садангийн чинь хүмүүс шүү дээ. Ийм хамаатан гэж байх уу? Сайн явхад атаархаж, муу явхад доог тохуу хийдэг. Хэрэг нь гарвал хинээс ч илүү дотносож хэрэггүй үедээ хинч биш болгодог. Ийм хамаатан надад огтхонч хэрэггүй. Жаа шичи, санаж яваарай. Эцэг чинь эрт өнгөрөөд, эх чинь дахиж гэрлээд чамд ерөөсөө бид хоёр хань болж үлдсэн шүү. Хизээ нэг өдөр хадмуудтай гүйлчгээд бид хоёроос битгий тусламжгүйгаараа хүлээж авахгүй шүү чамайг. Шичи таны тусламж хэрэггүй. Энэ байр бас энэ картанд байгаа 10 сая юаныг шичиг нэрээр шилжүүлнэ. Тэр бид хоёр муудалцвал хөөгдөж гарах нь би. Гэхдээ одоо бол хөөгдөх хүмүүс нь та хоёр. 3 минутын дотор манай гэрээс яв. Юу? Үгүй бол би цагдаад болно. Энийг ямар хамаатан гэдгийг хөгийн муусаа юмнууд.